Хэлний бодлогын үндэсний зөвлөл. Үгийн цэцэрлэгч. Их соён гэгэрүүлэгч, эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатны зүй судлаач, багш гэ олон цол гуншин дор түүртэлгүй эрдний нэгэн судрыг гартаа марин зогсох их эрдэмтэн Ёншөө бүү овогт Бямбын ирэмчин. Ер нь бол нэг хүнд ингэж одоо байхааргүй ийм их одоо авиас бэлгийн их том одоо айсав юм аа. Тухайлбал юм бол одоо ингээд одоо Монгол хэлний аялгау, түүх, соёл, утга зохиол, ардын аман зохиол, за угсаатны зөв бөөмөргөл гэж бүр ингээд бичээгүй сэдв эрдэмшилгээний бүтээл одоо огт байдаггүй. Орчуулагч, кэл шинжилж, за тэгээд Монгол хэлний одоо Монголын өв соёл түүхийн талын соёлын сайн түүхчин. Биеийн үзэгдэхгүй болохоос шир үйл хэрэг нь үргэлжлээл явдгийн захын жишээ. Үргэлжлсэн үгийн орчуулганд бол Монголд ярэ багш. Дорн өрний хэл шинжлийн одоо онолыг бол маш сайн мэддэг. Тэрийг төрлөх монгол хэлдээ одоо хэрэгжилж судалсан хүн байгаа. Дөөч хүрээд би сая тогтно. Тэгээд үгсийн цэцэрлэгч болж магадгүй юу? Тэгвэл сэтгэлийн гайхамшигт сайхан цэцэгсийг зүрхний улаан цусаар ургууланхан намайг хүн болгосон их орондон анхилам сайхан үнэрээр ачийг магтан хариулна. Эд насандан өөртөө инхүү амлаж байсан тэрбээр хожимон үл мартагдах үгсийн цэцэрлэгч, хамгаалагч болсон бие. Дөрсөн гэргийн бүтээхгүй явал зовлогоон зугаж гөгшин твээс аадт нутагтан хүртэл явган хөл нүцгэн алхаж ирнэ гэж. Энэ бол Монгол хүний андгай ард түмнийхээ итгэлийн бие даан шүү. Хэрвээ тэгж чадахгүй бол би эрдэмт хүн биш, эрдэмтэн бүрч биш. Илчиг луусмыгаар явах ёстой гэсэн айхтар сүрхий утгатай. Хамгийн гол нь өргөн түмэндээ итгэл төрүүлэхээс гадна өөртөө тийм өндөр шаардлага тавиад за сая бүх гоёхоо тэнгэрийн умдаг атгачгаад ирлээ гэж. Тэр тэнгэрийн умдаг атгах гэдэг бол гүслийнхээ үзүүрт хүрээд ирсэн монгол хүний хэлдэг тийм сайхан үг. Их хүмүүний тухай энд багтаан өгүүлэхэд даанч багтах нь үгүй. Түүний хийсэн бүтээснийг бүхэлд нь багтааж үлж чадахын учир. Их хэл Монгол бичиг соёлынхон төлөө нэгэн сэтгэлээр зүтгэснийг энд цухас өгүүлье. Эренчунгой хувьд бол одоо Монголын зохиолчдын анхны бүлэгмийн одоо байгуулж исэн. Энийг бид сонсож идэхийг хүсэж байна 1929 онд. Тэгээ нарийн бичгийн дараагаар нь ажиллаж исэн ийм одоо эрдэмтэн зохиолч хүн байж. Бямбын ирэмчин 1945 оноос алдарт зохиолуудаа эхлүүлж цогт тайж үүрийн туяа гурамсан арман заан залуудай бэр цэцэг гүнж сандоо амбан их нүүдэл нууцыг задруулсан захиа шүхэрч буняа ануу хатан зэрэг одоо Монголын төдийгүй дэлхийн утга зохиолын сор болсон бүтээлүүдэн үлдээжээ. Заан залуутай гэж хүн төрлөختний хүй нэгдлийн үеийн амьдралаас феодализм туулаад социалист нийгмийн анхны одоо өөрийн туяа хүртэл ингэж их том бүтээл бичгээр бичээд эхэлсэн. Тэр сандаа амбан гүнж одоо тэр нууцыг задлсан захиа. Тамнасран багшд богинохон 3-4 хүүхдээ тийм өгүүлээд өгдөг. Гэтэл манай эрээ багших бол бүр нэг юу ихлээр бүр бараг нэг хуудасчихгүй явцдаг. Тэгсэн хэрнээ ойлгохдаг. Пүшкний найруулга бол манай даа багших богинохон.
Толстох бол ухаан манай ирээ багшихс өргөдөж ийм байдаг байхгүй. Гэхдээ тэр ер нь зохиолчнаар бол өөрийнхөө тэр арга барилаар өөрийнхөө өвөрмөс найруулгаар бичдэг. Багших бол гिचнэн одоо тийм урт найруулгатай урт бүлээр байлаа ч гэсэн зүгээр ойлгоход явчихдаг. Тэгээд тэр хүний нэг чадал тийм ээ монгол хэлээ мэддэг тэр логикийг олж бичнэ гэдэг нэг юм байна шүү дээ. Тэр ийгэл одоо дэндүү сайн олж бичдэг хүн байсан дөө. 1957 онд энэ урд өгч рүү манай 2 зохиол 3 зохиолч явжээ. Нэг өндөр хөдөр сайхан улаан нүдтэй. Одоо манай яруу найрагч 70-тай тарва. Нэг шамбулцсан борзолоо тогс хайлбалаг нүдтэй бүсгүйхэнд баймаар нүдтэй. Сэргэлэн нэг тийм борнох. Тэр нь хожим бүгд наримжуулсан Монгол улсын хөдөлмөрийн Баатар ардын орон зохиолч Дэндвийн бүрөвдөрч. Дорны их гүн ухаантан гэмээр намс алхалсан тэр сахал магнайгүй тэр нүд хаарц идүүгдэрийн гайхагцсан нэг Монгол дэлхий өвгөн гурвачжээ. Тэгтэл нөгөө цаад өвгөн дандаа номын сан гайхамшиг гайхуулгын өргөөгөөр яваад л тэгээд тэндээс олж авсан чухал ном бол өөрөө хэлний гайлаар гарч чадахгүй учраас элчин сайдын бүрэн эрхтэй тэр газрынханд дайгаад тэнд явж яхад бүх хүн гятаар ярьж байгаа сонсоод ганц нэг хэн монгол үг сонсоход зүгээр гэв гинтгэл төрийн сүлдүүлэх шиг болоод тэрнийг мэдрэнгүүтээ сая монгол хэл гэдэг тэр гайхамшигшүүлэг тийм одоо зайлуултаа манай жүжигчд уншихтаа чихний чимэг болсон аялгау сайхан монгол хэл гэж уншихыг чихний чимэг чи эмх шүү дээ. Уг зүйн бол чих нүүхээр зэрэг хүнд бурхны хайрлсан 6 метр хүн нэг болж байгаа байхгүй юу та. Чихнүү чимэг болсон аялгау сайхан монгол хэл чин зөрөгт өвөг дээдсийн минь өв ихэрдэн сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж сод их бэлэгт түмэн юугэн бишрэн магтамуу би. Манай Хүрлбаатар яруу найрагч Сутай хайрхны тухай Сутай хайрхан бол суусан чарагдана боссон чарагдана. Өндөр болох гэж өөрөөсөө өндөрлөх гэж өөдөө өндлөлтгөө Сутай гэдэг шиг. Тэгээд зайлуулах өөрхий эрен чин богсоос илүү хүн болгохын тулд эрен чин бол яруу найрагч гэдгсэн чинь ой тэр юуг бирцэг гэдэг найргаллыг боддоо. Инх тайвны тухай дойл найргалчтай. Тэр үед уран уншихад сонсогчд уйлдаг байлаа шүү дээ. Амраг сэтгэлтэн хагцсан салхийг хүү үзээсэ тань гэдэг муугийг үеийн үед таян дэлхийн түмэн улс мартаасай гэж тэнгэр газарлтан нарны зүг тэсгэлгүй гашуудан дуудаж уярсан хонгор сэтгэлийнхэн уянгат сайхан ерөөл дэвшүүлж алаг хоёр нүдний нүлэмсийг хэлхээ тасарсан гэрэлтэй сувд шиг хэрийн тэр тов дээр бомбрүүлв гинэ. Тэр танд яваад дэлхийг имэйл дээр нь зогчход ирж байгаа хүмүүс донд эр нөхрөө эргээд ирэндээгээл тэр их тоосон дурддаад байгаа тормгор гэх юм. Тэгээд явахт нь бэрчж өгсөн юм та гэдэг. Энэ бол үндэсний төв архивын ерөнхий газарт хадгалагдан үлдсэн баримтууд. Дэлхийн өнцөг булан бүртээ суугаа хүмүүстэй харилцсан захидал, албан бичиг, ажлын үнэмлэхээс өксүүлээд төр засгийн шагналж энд бий. Их Эрдэнэтэн маань бол 1924-аас 27 онд болоо Ленинград хотын улсын их сургуульд бол дорн дахин судлалын ангид элсэд суралцсан байдаг. Тэгээд дорн дахин судлалын сургуульд элсэд суралцаад
төгсөөд бол шинжлэх ухааны академид бол хуваарлагдсан ирсэн байдаг. Монгол улсын 17 дугаар он 12 сарын 5-нд хэлэлцсэн 10 дугаар хурлын тогтоол гэж байна. Энэ тогтоолын 6 дугаар зүйлд нь болохоор дагалдан сурагч оюутан оюун бэлгийн оронд эренчин авч уг цалин 90 төгрөг болохын дээр өөр зүйлээс 30 төгрөг нэмж олгосгоо хэмээн хэлэлцсэн тогтвоо гэд. Энэ даримт бол анх их эрдэмтэн маань шинжлэх ухааны байгууллагад илсэн орж исэн. Өнөөгийнхөр бол ажилд томилогдсон тушаал нь байна. За 1927 онд Бямбын Эренчингуй зөвлөлт холбоот улсын дорн дахны судлах институтад одоо сурж ирээд нэгэн зүйлийг одоо асуудал болгож тавьсан байдаг. За энэ юу юм бэ гэхээр энэ улсын номын сангийн энэ номуудыг нийтийн ёсны дагуу одоо ангилж цэгцэлж нийтийн ёсны дагуу хүмүүст ингэж түгээж өгөхгүй бол маш олон одоо ном судрууд одоо ингэж устж үгүй болж байна гэдэг ийм зүйлийг бол тавьсан байдаг. За тэгээ энэхүү хүсэлтийн дагуу одоо Жамингуй Цэвэнгуй нар одоо уг хүсэлтийг дагуу одоо тавьсан асуудлыг чи өөрөө ингэ шийдээ гэдэг ийм хариулт өгсөн байдаг. За ингэснээр манай хүн бол одоо номын сангийн анхны дүрмийг өгсөн гэдэг. За ингэснээр бол одоо номын сангийн номыг олгох, түгээх, уншуулах энэ ажил бол нэлээд цэгцтэй явж эхэлсэн байдаг. За үүний дараагаар бас нэг сонирхолтой зүйл дээр Эренчингуй их томоохон шинжилэлт хийж эхэлсэн байдаг. Тэрний үе гэхээр дөнгөж төгсөөд ирсэн Бямбын Эренчнийг Цэвэнгуй Жамингуй нараа одоо ингэж угтаж аваад Монгол ёсны дагуу одоо манай анхны дээд улсалтаас ихэдэн хурж ирлээ гэдэг сайхан цай айгалж бариад тэгээд одоо хол явсан хүнээс үг сонсгд юм аа одоо манай судрагчгийн хүрээлэнгийн өгдүүд бүгд ингэж хүрээд ирж дуудаж жагаад за манай анхны сэхэтийн юм байгаамаа гэдэг байдлаар хүлээж авч ингэж ярилцчихсан байдаг юм. За тэгэнгүүтээ манай хүн бол яасан бэ гэхээр за чи данжуурын гарчгийг хий. Энэ гарчгийг чамааг одоо тийм хурдан хугацаанд бол хий гэж бид нэр шахахгүй. Чи үүнийг одоо өөрийнхөө аль болох аятаа тухтай нөхцлөөр хийгээрэй. Харин үүнийг хийж явах явцдаа ном дотор одоо сонин сайхан зүйл таарах юм бол түүнийг биднэрт хэлээрээ хуваалцаарай гэдэг ийм зүйл хэлжсэн байж байгаа. Би 1963 онд Ташкент хотод суралцахаар яваад тэгээ 63 оны намартаа нэг Эренчингуйд нэг захиа бичсэн. Тэгээ 64 онд тэр хариу ирсэн. Нэлээд удаж жаад. Тэгээд тэр загтлыг бол сая энэ бүрнээр нь яхтан зэрэг би орчлын юу болгоод энэ урталд бүгдийг нийтлүүлсэн. Энд бол яг би эхлээд энэ орос хэлийг гадаад хэлийг яаж ямар замаар эзэмших вэ гэдэг нөгөө дүдийн журмаар дүд гэж мэдхүү. Дамдын сүрэнгуй өсгөн дүрмээр бичихгүй да сурснараа. Тэгсэн чинь намайг баахан шөөмжлээд эхлээд. Тэгээ тэр дотор бол тэр захиан дотор бол ер нь гурилтай хоол хийх хүн өнөөдөр гурлаа зуураад маргааш ядгүй шиг ингээд гадаад хэлийг бол өдөр үнжилгүй үзэх хэрэгтэй юм. Тэгээд бас би их гэл гэж хэлээгүй. Төрөл гэлгээд хэлчихэж. Битчихэж. Хүн төрөлхийн сохор доолон хэлгүй байж болно. Ихээс гарсан хүн их гэл гэдэг юм шүү. Наадах чинь Оросын Арудная ирээч гэдэг бол одоо төрөл гэл гэж мөөхон орчуулагч нарын амаар будаа идэж байгааг хэрэгшүүчих шиг. Хоёрдугаарт би бас нэг юм сонирхсан юу гэхтэй зэрэг таны юм сүүлийн үед 63 он штэ. Яагаад нийтлэгдэхгүй одоо ингээд юм гарахгүй байна гэсэн чинь. Тэр их учиртай. Зэнд төмөр очир мэтийн эвертэн сүлдэнгөө нөгөө төв орооны дарга нарыг хэлж. Миний юм хэвлүүлэхгүйдэг болсон учраас би одоо ихэнх юм Европод 90% нь Европод би гаргаж байгаа энэ төргээд. Тэр бол их сайн 3 хуудас ар үүргүү битсэн захиа юм машинцсан. Тэгээ шөнийн 1 цаг 15 минут Эренчингээд зураг хийсэн машинцсан тийм захиа байсан. Харин энэ бол өнөөч үн цэн нэмэгдсээр буй цогт тайж киноны зохиол. Цаахан нь харагдаж байгаа нь Үүрийн туяа арманы 2 дугаар дэвтэр. Энэ бүгд өөр өөрийн түүхийг өгүүлэн хадгалагдана. Яг өөрийнхөө гараар Монгол ичгээр бүгднийг ингээд холбор биччихсэн энэ тэмдэглэлээр нийт 2 бат байгаа. Энд бол эхний сүүлийн 2 дугаар батыг нь дэлгэж харуулсан байна. Яг өөрийнхөө гараараа бичсэн энэ кино зохиолынх нь гар бичмэл их нь байна. Мөн энэ
дараагийн энэ баримтанд бол энэхүү цогтой чимэх кино зохиолоо бичиж дуусгаад 1 жилийн дараа буюу 1946 онд Сайд нарын зөвлөлийн 10 дугаар хурлын тогтоолоор болол шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн талаар гармгаа бүтээл гаргах ёстод олох Чой болсонгийн нэрэмжит 2 дугаар шагналыг олгосон энэ засгийн газрын тогтоол байна. Ер нь Ирээ багшийг судлаа гэвэл за эн чинь өөрөө бол 17-8 хэлтэй гэдэг. Гэхдээ тэр захидлын өв өөрийн өвн дотор бол ерөөсөө нэр Африкаас л ирсэн захиа бий болж хараагүй. Австралиас хүртэл янз бүрийн одоо захиа их байна тэр. Янз бүрийн юмд. Хамаагүй мань хүн чинь тэг яагаад ингэж их захидал бичдэг байсан юм бол даа гэж бодсон чинь тэр үед ч ямар юм Facebook энэ орчин үеийн захин хэрэгсэл байх биш. Хоёрдугаарт мань хүн албан ёсоор сонин хэвлэлд бичиж болдгүй юм аа. Хүний захидалд сургуулж гэлдэг. Одоо шинэ тэр миний захианд бол тэрнийг бол Төв орооны нарийн бичгийн дарга төмөр очор цэндэмитийн улсууд намайг хавчдаг гэж хэлж болохгүй шүү дээ. Ил сонинд гаргач. Тийм учраас энэ над мэтийн дэм улсуудад бас учрыг мэдэх хоочийн залуучууд ойлгож гэж бодсон юм уу яасан. Тэгээд бичгчээд. Эренчин гуайн их өвийн дотроос нэгэн эрдэм нь дуун хөрвүүлэг. Тэгээд би тараас болбог уншиж байгаад ингээд уншсан чинь ер нь найруулга тэр юу нь бол Эренчин гуай яг өөрийнх нь найруулга шиг маш их тийм том урт өгүүлбэрүүттэй их нүсэр найруулгатай тийм юм байлаа тараас болбоо. Тэгээд Эренчин гуйг нэг ирэхээр нь за би ер нь танд нэг болохгүй юм хэлэх гэсэн. Болохгүй юм гэж байдгүй хэл гэж. Тэгээд энэ Гоглийн ер нь стил тэр хэв маяг найруулгынх нь энэ тараас болбоо дээр нь үлдээвэл их зүгээр юм биш шүү. Тэр чинь юу гэж байгаа вэ хүмүүс юу гэсэн үг вэ? Ер нь өгүүлбэрүүд ингээд таних шиг юм өргөжлүүлж ингэж салгаж яг Гоглих шиг явал зүгээр. Гэхдээ тэгээч болвол тэгээч өмнө. Тэгээд би өөрөө одоо зөвшөөрж яах гэж бодоод нэг баахан цалгаад нөгөөх нь Гоглийн маяг руу оруулаа ингэ явж байгаа нэг ихээр нүүжүүлээд энэ болох уу ер нь ийм маягаар явуул гэсэн. Тэгээд үзэж өөрөө ингэж бод. Тэгээ яваа даа гин. Тэгээд би тэр их хэцүү ажил юм байл. Сүүлдээ би бүр ядраад бодохгүй юу. Энэ том хүний хийсэн юмыг би ингэж нэг худлаа цэцэрхэж өөрийгөө зовоож их байд би ер нь болийг ер нь Эренчин гуай яаж орчуулснараа ч ер нь үлдэх ёстой юм байна. Энэ Гоглийн юг Эренчин гуай өөрөө ингэж орчуулж яаж өөр хүн тэгжээж гэдэг тэр түүхэн баримт юу ч байж ах ёстой юм байна гэж ухаараад нэг ихээр нь би нөгөөхөн боллоо. Ер нь таныхаар байх нь зөв юм байна гэж саяны санаагаа за тэгэндээ гэд нэг их энэс тэгээ би буцааж хэвэнд нь оруулах гээд бас дахиад нэг баахан ажиллахгүй юу. Максим Горький, Александр Пушкин, Антон Чехов, Лев Толстой, Николай Гоголь, Гуy де Мопассан, Назим Хикмет гэх мэт дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 орчим зохиол, арман, тууж, өгүүлэг, яруу найраг, шүлгийг монгол хэлнээр орчуулсан байна. Тэр бүхнээ зарим нэгэн шиг махчлан орчуулсангүй. Эх хэлнийхэн яруу тансаг бүхнийг утган уудлан байж хөрвүүлжээ. Гарын шавьс гадна сүсгийн шав гэж байдаг. Өөрөө уулзж байгаагүй айн сүртэд нөгөө талаар эрдэм ном заалгаагүй батлаа. Энэ л хүн шиг хүн бодох юмсан. Энэ хүний дэвтэл орчуулж чадах. Одоо тэгээд тийм Ирээвэгшил сүсгийн шав. Одоо энэ төр засаг нэг шагнамаглалаа айлчихгүй юм да. Тэр том улсуудаас чинь айдаг. Очоод би юу ярих вэ? Гэж айдаг байлаа шүү дээ. Өдөр болгон тэр нөгөө мөн шууны буугаар бишүр АК гаргаллаад болох байсан үед нь Монгол Ардын Хосголт намын Төв орооны ерөнхий нарийн бичгийн дарга
ардын хурлын тэргүүлэгтийн дарга, Сэдэнбал дарга, өнөө зөвлөлт социалист ертөнцийн том дарга, Брежнев дарга ирчихнэ. 200 хэдэн хуудас захиаг Оросоор хичээл. Ирээ багш Сэдэнбал захиалсан. Тэрний Оросоор бичдэг. Би орчуулсан Монголоор. Тэгээ гарсангийн гайхаад байдаг нь юу гэдэг зэрэг яг Ирээ багшийн одоо найруулгаар чи орчуулсан байна. Тэгээ тэрнийг манай одоо яг олон жил өвний юм уншсан учраас тэр найруулгын дуурайлах шүү дээ. Тэгээ одоо тэр манай цаад усан жив багш гэсэн чи яг одоо Ирээ багшийн найруулга хийсэн байна гэж. Яасан тэгээд хуршоо бичсэн цагтлын би бас орчуулсан. Манай гүнчнүүд дийшин одоо тэгээд энэ Монгол хэл соёлынхаа тухайд одоо өмөрчил энийг нь харж үзээч Монгол хэл ингэж ийг одоо битгий ингэж хячиж үзээч гэсэн иймэрхүү загтал бичээд байсан. Тэр байтугай юу маа загтал бичсэн тэрнийг би одоо олж чадахгүй. Харамсалтай. Өвөр монголчуудад захиад олж чадахгүй маа тэднүүд. Одоо би бас хүүхд залуучууд хэлдэг юм. Энэ орчуулгыг сайн хийн гэвэл нэг тэглэх арга гэж байдаг. Тэглэх арга гэж юу байдгийг Бернчингой гэсэн. Үг болгон чи чаддаг мэддэг өөрийн хэлд орчуулж болох үгнүүд ингээл яагаад бөөрөнх хэлээд. Тэгтэл нэг чаддаг нэг хэдийн юм үлдэнэ. Тэр нэгдүгээр чиний мэдхгүй харуулад өгнө. Хоёрдугаар тэр хэл хоёр хэлний ялгааг харуулад өгнө. Огт орчуулгүй тэрийг ямар нэг өөр аргаар орчуулдаг юмнууд чинь тэр чиний дугуулсны гадар үлдчихнэ. Тэгээд ингэж орчуулж байгаарэ гэж зүгээр арга зүйн хувьд орчуулгая. Тэгээд би тэрийг бол нэг сөрхий би тэрний дараа нэлээд тэгэлж байсан л да. Монгол хэл, монгол бичиг гэдэг түүний нэгэн биений амьдралаа зориулсан үнэт зүйл. Эх орон Монгол нутаг өвөг дээдсийн хүндлэх гэсэн түүний сэтгэлийн галыг хинч бөхөөж чадаагүй билээ. Ямар таанал баримталдаг үзлийн хэлбэл идеализм, бахархдаг соёлын үзэл феодализм, багтайгаан байхын харвал социализм, баримталдаг хэлийн ажвал архаизм гэж бичүүлж байх уу? Харин их хүмүүн ингэж хариу үлснэ бий. Өдөр болгон үзэл судлалын буугаар буудаад байхад нь бас хараад багш маань юу гэсэн бэлээ? Мондшгүй эрдмийг сурахад нас юутай богинохон мөнхөгөөдийн донд суухад нас юутай орд байгаад ингээд ийм хүнийг яруу найрагч бичиж байгаа юм шүү дээ. Ягаад гэвэл өөрөө яруу найрагч болох хэрэгтэй юм байна л да. Тэгээ би багшийнхаа шүлэг яруу найргийг эмэгтэйд бэрд цэцэг гэж сайхан ном гаргасан. Наадмын хойшуураас дүрг алах болчихсон шүү дээ. Бямбын эренчин 1956 онд бүгд найрамдах Унгар ард улсад хэл бичгийн ухааны доктор цол хамгаалж 1958 онд шинжлэх ухааны хүрээлэнд шилжин ажиллаж 1961 онд Монгол бичгийн хэлний зүй бүтээлээрэн шинжлэх ухааны академийн академич цол хүртэж 1970 онд Унгарын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн болж 1971 онд профессор цол хүртэжээ. Манай их эрдэмтэн маань бол Монголд шинжлэх ухааны эрдмийн зэрэгээ хамгаалах гэсэн боловч боломжгүй болоод бол Мажар улсад хамгаалсан байдаг. Монгол бичгийн хэлний зүй тэгээд хэлбэр судлал гэсэн 3 дугаар батн энэ би бол одоо ингээ барьцсан байна. Энэхүү 3 дугаар бат зохиолынхаа оршилт нь болохоор бол энэ ингээд бичсэн байт юм л да. Монгол улсын судар бичгийн хүрээлэнгийн эрхэлсэн сайд Жамын архсны дурсгалж чин сэтгэлээр зориулан энэхүү дэвтрийг бичвэ гэдэг. Эренчингой өөрийнхөө одоо гар хүчмэл дээр
Найртай харилцааны ёсоор бүгд найрамдах Унгар ард улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн бөгөөд Чоосонгийн чагналт уран зохиолч Монгол хэл бичгийн эрдэмтэн Эренчин гэж гарын үсгээ зурж ингэж үлдээсэн, мутрын тамгаа дарж үлдээсэн энэ нэгэн тийм түүхэн бичгийг одоо бид нар бас онцолж байна. Тэгэд энэ бичгүүд одоо ус өөрөө Унгар улсад ингээ хадгалагдаад байж байна. Энэ бол одоо монгол хүн, монгол эрдэмтэн одоо эрдэм шилгээний түүхэн бүтээлээ хийсэн ийм анхны тохиолдол байсан байдаг юм билээ. Эренчин гуайн нэгэхэн түүхэн гавьяан Монгол хэл түүнийгэн гүйцэд эрхэмлэн судлахыг хичээн. Тэгхийн ач холбогдлыг алхам тутамдаа сурталчлан үлгэрлэн явсанд оршино. Монгол ард улсын угсаатны судлал хэлний шинжлэлийн атласыг гаргасан. Энэ бол зөвхөн одоо монгол хэл аялгуунуудын байршлыг гаргаад зогсоогүй. Энэ дотор бол одоо тэр үед Монголд байсан одоо хувьсгалаас өмнө байсан сүм хийдүүд аймаг болгоноор ингээд бүр нэртэй улстай хийдүүдийг гаргасан тийм байсан. Одоогийн өнцгөөс харахад их эрдэмтэн Дамдын сүрэн Эренчин нарын харилцаа ихээхэн муу байсан мэт харагддаг нь андуу гэдгийг учир мэдгч хүмүүн бидэнд өгүүлсэн билээ. Дамдын сүрэнгойг яагаад яриад байна гэсэн зэрэг энэ хоёр бол энэ монгол бичиг тэгээ энэ үсгийн дүрм энтер дээрээ л дээд зэргийн зурж исэн. Тэгээ хоорондоо эн чинь болохгүй байна гэж. Түүнээс биш тэр нэг дайсагнаад хоорондоо биенээ үзий ядаад байсан баг. За миний хувийн бодлоор бол энэ монгол хэлний 3 их эрдэмтэн гэж ярьж байгаа хэн Эренчин, Дамдын сүрэн, Лувсанбандан энэ гурвуулаа нийлж ягаад ганцхан нэг сайхан зөв бичих дүрм зохиосон бол одоо ингэж зүдрэхгүй юм. 2025 оны 1 сарын 1-ээс эхлээд Монгол төрийн хэл бол одоо хостолдоо бичгээр явах ёстоймаа гэдэг энэ одоо хууль дүрм журмын дагуу одоо бичиг хүсгээ үлдэж ингэж явж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ монголч эрдэмтний маань тэрс маань одоо эрдэмт Бэмбэ Эренчин гэж энэ гайхамшигтай одоо энэр нэгүүлсэнгүү дээр нь одоо их соён гээгөрлөгчийнхээ захиж үлдээсэн энэ өвдөх түүхийг бид нар одоо бас үргэлжлүүлж яваа гэж ингэж ойлгож бас болох юм аа. Өнөөдөр бэлгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэг. Суут эзэн богд Чингис хаан эсэнссэн түүхэн өдөр. Басхуу энэ бэлэгт сайн өдөр. Их соён гэгэрүүлэгч Бямбын Эренчин өдгөөгөөс 120 жилийн тэртээ мэндэлж байжээ. Ийм учрал тохиол бүрдсэн өдөр тун ховор биз.